Бага ангийн багшийг дэмжих төсөл болцолт уралдаанд Дорнот аймгийн Хэвлэн сумын 11-р сургуулийн бага ангийн багш Инх Жаргал Овогтой Баццэг оролцож байна. За харах зэрэгтэй боловсролын байгууллага 4 дахь жилдээ ажиллаж байна. Ажил мэргэжилдээ оруулсан хувь нэмэр нэгж хөтөлбөрийн уралдаа 2023 онд Дорнот аймгийн боловсролын газраас зохион байгуулсан Монгол хэл хичээлийн нэгж хөтөлбөрийн уралдаанд 1-р ангийн РХВ авиа үсэг таниулах сэдэвт хичээлээр багаараа амжилттай оролцсон. Мөн математик хичээлийн нэгж хөтөлбөрийн уралдаанд 3-р ангийн энгийн бутархай сэдэвт амжилттай оролцсон. 2024-өөс 25 онд математик хичээлийн нэгж хөтөлбөрийн уралдаанд 2-р ангийн байршил хөдөлгөөнийг таних сэдвээр багаараа амжилттай оролцсон. Хичээл сургалтын үйл ажиллагаанд оруулсан шинэлэг санаа. Монгол хэл хичээлээр 3-1-ийн зээгийн ах トゥ 3 сэдвээр ялгаатай даалгаврын сан бүрдүүлж аймгийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн 62 багшид түгээн дэлгэрүүлсэн. Мөн математик хичээлээр бие хэдийн тоо вэ, хэн төрүүлж барианд орох вэ, хөгжих тоглоомын арга зүй хэрэглэн сурагчдын цээжээр нэмж хасах, үржих байх чадварыг хөгжүүлж сайн туршлагаа аймгийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн 62 багшид түгээн дэлгэрүүлсэн. Ахиц өөрчлөлт, ур чадвар, заах арга барил, сургалтын зохион байгуулалт. Аймгийн бага ангийн багш нарын дунд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээрт багаараа оролцсон 4-р байранд орсон. Мөн гүйцэтгэлийн үнэлгээгээр дараах байдлаар үнэлэгдсэн. Сурагчдын хөгжил хүмүүжилд гарсан ахиц өөрчлөлт, анги хамт олонны төлөвшил, амжилт. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг авьяаслаг хүүхдүүд урлагийн үзлэгт идэвхтэй оролцсон анги хамт олноороо дэд байр, хамтлаг бүжиг төрөлд дэд байр, госрол дуу төрөлд тэргүүн байр, уран уншлах төрөлд дэд байр тус эзэлсэн амжилт гаргасан байна. Нийгмийн итмэх, сайн дурын үйл ажиллагааны оролцоо. Анги хамт олонны дунд найзтай туслын аян зохион байгуулан сурагч хэргийн гэр бүлд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, гурил удаа, махан бүтээгдэхүүн, дулаан хувцас, аргал нүүрс өглөө, тус сургуулийн багш Наранбаярын зохион байгуулсан дулаан хувцас аяны хүрээнд ангийн 8 сурагч хүрэн өмд цамцаар тусаллаа.